сар шинийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлж мэдчилье. Сар шиндээ сайхан шинэлцгээсөө. Баярлалаа. Монгол нутгийн хэмрэн улсын залаажин сайхан нутгийн ахын дүүс өнөөдрийн бэлэг сайхан өдөр нутгийн зөвлөлийн золголтон баян хонгор хотноо энхүү дэлгэр сайхан зохион байгуулж байна. Энэхүү сайхан золголтонд хүрэлцэн ирсэн нутгийн сайхан түмэн олон та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Баярлалаа. Ингээд өнөөдрийн энэ сайхан золголтын үйл ажиллагааг халбаг ёсоор эхлүүлж та бүхэндээ хамтдаа өнгөлнөх юм байна. Баян хонгор аймгийн Шинжин сумын Баян хонгор аймаг дахь нутгийн зөвлөлийн дарга Баяр Магнай таныг микрофонд хүндэтгэн хүргье. За өвдөйцийнхэн хохой хөргөн золгож өвгөн жилээ өвдөж байгаа нутгийн зам олон та бүхэндээ 17 дугаар жарны элдв эрдэнэ хэмээх модон могоо жилийн шар шинийн мэндийг нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж айлтгая. За улиран нодож байгаа модон луужид бол манай шинжирсэн амжилттай ариун байлаа. Тийм учраас манай нутгийн зам олны модон луужидтэй гаргасан амжилттай аз жаргал цог хэмэр бүхэн могоожидтэй өртөөлөн улбаад булган сүртэй байж сайн сайхан бүхнээр дүүрэн байхын өдөртөө өрөөлөг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Энэ сайхан өрөөл бат сайхан урш болтугай нутгийн төмнийн хиймэр өөдөө байж илгээрийн камглан төрлөөрөө өвшин амгалан жаргал суух болтугай гэсэн сайхан өрөөлөг өргөн дэвшүүлье. Хүрээ. Баярлалаа. Одоо та бүхэндээ хамтдаж мэдчилгээ дэвшүүлж өгөх юм та бүхнийхээ энэ сайхан инженерийн дунд Баян хонгор аймгийн Шинжин сумаас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон ажиллаж байгаа хамгаагийн чин зэрэг төлөөлөгчийг хүндэтгэн хүргье. За энд борон цугласан эрхэм сайхан залаажинс нутгийнхаа анх эгч ахын дүүс та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За бид энэхүү сайхан золголтын арга хэмжээг зохион байгуулж байгаа манай сумын засгийн хувийн газар за манай Баян хонгор аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон за хүрэлцэн ирсэн ахмад азай буурлууд ах эгч та бүхэндээ талархал илэрхийлье. За бид одоо удахгүй 2026 онд залаажинс нутгийн маань түүхэн арга хэмжээ болно. За энэ үрээр бид нар бас ингээд золголтын ажлуудаа зохион байгуулаад за дараагийн шатны ажлуудаа инхүү амжилттай хийгээ явж байна. Энэ сайхан луу жилээ ухтаж могоо жилээ гарч байгаа энэ сайхан өдөр за тэгээд та бүхний маань юу сансан 9 цагаан бүсэл сэтгэлчлэн бийж байхын үлцээтэй сайхан өрөөдөг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За баярлалаа. Энэ сайхан өрөөл бат сайхан урш болтугай элгэн төмнөрөөс үүссэн энэ сайхан өргөөндөө өрөөлөө хийсэн хүмүүрийг сайхан хураалъя гэж та бүхэнд хүсэж байна. Өрөөл дүүрэн байх болтугай хүрээ. Баярлалаа. Нутгийн төмөн болон та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Морин хөрөнгө аялал хөшгөдрөн хангиж Монгол улсын бэртээд эгшиглэн суурлах бэртээд ээжийн төлсөн галын бадамсан асгаж шиг энэ сайхан өргөөг дүүргэн суусан төмөн болон та бүхэндээ морин хөрөнгө аялал өргөн барихад бэлэн боллоо. Ингээ та бүхэндээ арамг хүлэг морин хөрийн дугуулгын суралцагчдын морин хөрөнгө аялалыг хүлээн авах
Баярлалаа. Өчигдөр өмнөд багийн ажлын үйл амьдрал морин хорыг аялуушгүй дэлгэр сайхан байхын өсөж төрөлийг өргөд дэвшүүлье. Ингээд илүү үлдэх хэмээх модон могоо жилийн саршны залуулсан хөгжсөн ирсэн нутгийн хүмүүс болон та бүхэндээ бэлчгээ дэвшүүлж үхэл нүхивээ одоо та бүхний өмнө баян хонгорын шинэ жил сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга эрхэм үндэтэй сайхан баяр гаргыг хүндэтгэн өргөж байна. Самун баян хонгорын шинэ жил сумын засаг дарга эрхэм үндэтэй Батхойг таны хүндэтгэн өргөе. Задаруудаараа улсаар ирхэн ахмад ус таахмандээ хаврын хүмүүсийн шинжлэсний бэлэг цайн өдрийг түмэн амраа мөхөд хэлчихье. За, сумор нутгийн маань амраа мөхөн тань үнтэй сайхан хийж сайхан өрн сайхан хавртай золгоод байна. За, энэ жил 2005 зочдоо танилцуулахад 2024 оны жилийн байдлаар сумын хэмжээ 186,000 гаруй мянган толгойд мал тооллоо. За, гуаман 2,600 хүрлээ. За, тэгээд 2024 онд сумын нутагт онцлог ололт амжилттай ажлууд маань хийгдсэн байгаа. Цааш бас одоо сумын 2026 онд болох түүхэн 70 жилийн хэмжээний ажлуудыг одоо 2025 онд өргөдөд шинээс хийж хэрэгжүүлэхээр ажлууд маань ихэд хийгээд ингэж байгаа. За, гачгүй Монгол жилдээ бүгдээрээ ихээр хамгаалсан байж, төрлөөрөө төвшин хамгаалсан байж, юу сонсон 9 цагаар бүсэлтэй сэтгэлчлэн бүтээж салбар болгондоо мандайсан сайн сайхан бүхэн дэлгэрсэн сайхан жил байх тухай хүсэж байна. За, ингээд хаврын дэргийн сарын шинийн 10-ны бэлэгцээ өдөр Баян аймгийн хотноо Өтгөн зөвлөлийн даргын санаачлагаар Баян амьдран суугаа та бүхэндээ өнөөдөр өчн золгож байгаа юуны төрөнд баяртай байна. Өдөрөөс 69 жилийн тэртээ сум байгуулагдсан цагаас өдний хүртэл шинжис сумын төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж тэр дундаа сумын хөгжлийн түүхээ болж ирсэн үеийн өдөртгөөд үеийн төрийн албаа ачаад маань энд хүрэлцэн ирсэн байгаад юуны төрөнд ээж автаа оролцож байгаа юм шиг сайхан сэтгэл төрж байна. Тэмээ удахгүй сумын түүх 70 жилийн болох гэж байгаа. Энэ цагт ороод бас сумын нутгийн төлөө хоёргүй сэтгэлээр амьдарч алсаас ээж авшаан бодож цай сүүлийнхаа ээжийг өргөдөг байх гэж би дотроо бодож байна. Тэгж учраас бид нэр үе үеийн дараа өдөртгүүдийнхаа үр чиглэлийн дагуу бас түлжээж явж байгаа. Өнөөдрийн энэ зоолголтод хүрэлцэн ирсэн та бүхэн юуны төрөнд Залаамтгийнхаа ахын дүүсийн нэрийн өмнөөс тэнд амьдран суугаа азааглууд ахын дүүс инкри яцхан үр хөлтүүд дүүнийхээ нэрийн өмнөөс та бүхэн бас ирүүлэх хүсээрээ. 10 жилийн өмнө одоо соёл Ирстан Монголын дарга бид нэр зоолголтыг хийжсэн. Тэрнээс хойш одоо ингэж зоолголт хийж байгаагүй. Тэгээд энэ жил одоо сумд маань хамгийн ахмад өндөр сумын хэмжээнд 288 тэтгэврт гэсэн ахмадууд байна. За хамгийн өндөр настай нь одоо содон мөрч төнтгөр гуай байна. 94 хүрчээ. За ахмадуудаас одоо хамгийн өндөр настай нь одоо халзаа, загдаах, залгаадаа, чидж явах, шархуу ах гэдэг ингээд
ийм өндөр настай ахмадууд байна. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд зарим ирсэн азаа буурлууд, ахын дүүс, найз нөхөд та бүхэндээ юуны төрөнд Залаанбаатарынхаа нийт ард иргэдийн өмнөөс бас юуны төрөнд бас баярын мэндийг хүргье. Та бүхэн манаас иржүү модон жилдээ гадын төсөл батлуулж ажил үйлсэн дандаа 10 удаа шиг байхыг хүсээё. Тэгээд өнөөдөр үнэхээр сайхан байна. Үе үеийн дарагнууд за гомсрон ахмаанууд одоо тухайн үеийн миний сонсомоор олон жил нарийн бичгийн дарга хийсэн хүн. За амгалан дарга нь бол одоо нэгдлийн үеийн дарга. За тэгээд одоо залгуулаад 92 оноос хойш магна дарга маань байж ямтгой дарга маань хүрэлцэн ирсэн байна. Мөн мөнхтөр дарга маань ирсэн байна. Энэ сум орон нутгийн нөлөө одоо байгаа хүн үзүүлж та бүхний үр хойч хөдөлмөрсөн зүтгүүл байгаа гэж дотор нь бодож явж байна. Тэгээд бүгдөө нь бас хүрэлцэн ирсэн юуны төрөнд баяртай байна. Ээж аавтай маань бас цуг хөдөлмөрч ирсэн хүмүүсийг хараад та бүхнийг хараад үнэхээр ээж аавтайгаа уулзсан юм шиг сайхан сэтгэл төрж шүү. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн их Баян хонгор аймгийн Баян хонгор хотод амьдрал суугаа нутгийн сайхан ахын дүүс та бүхнийг хүндэтгэж золголтыг зохион байгуулж хүрэлцэн ирж ажиллаж байгаа Баян хонгор аймгийн Шинжийн цумын буюу Унган нутгийнхаа ахын сайхан дүүрэн ахын дарган нартай бүгдээрээ халуун талархад итгэж нэг сайхан алган нэжигнүүлье. Ажлын ажлын За Залаанбаатарын томьёолын уугуул байсан та бүхэндээ 11 дугаар жирны элдв хэдний тэмэх гохорчин модон Монголын сар шинийн нэрийн үгийг тохиолдуулж энэ сайхан зололт хийж байгаа явдлыг талархаж байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн үйл ажиллагааг тохиолдуулж та бүхэндээ эрүүл хамтаргалтай сайн сайхан байж урднаас удаан яргалыг өрөөё. Ингээд энэ хамтараа халхан ханы амийн насыг зайлшруулж ард түмэнд доо гişиг хүртэж өгөөч гэж арилдээштэй хөрөлтөй утга гардуулж өгсөн сумын засаг дарга Батбаярлаа баярлалаа. Ингээд энэ эдэг хөндөё. Энэ жил манайх аймгийн аварга малчин 3 улсын аваргыг төлсөн. Тэгээд жил болгон сүүлийн 2 жил энэ дараалж улсын аварга төлөө аймгийн аварга тариалан төлж байна. Тэгээд одоо хүүхэд угаас үдий хөтлөв. Гадаад тариалангийн чиглэлээр хэн бол үйл ажиллагаа явуулж Баян хонгор тэр дундаа шинжээсийн брэндийг түгээс дэлгэрүүлж явдаг Батчаалан ахмад энэ жил аймгийн аварга тариаланжаар шалгасан байна. Тэгээд өнөөдрийн энэ сайхан бэлэг цай өдөр долгуултан дээр авах гэсэн учраас өнөөдөр тэгээд аймгийн аварга тариаланжийн шагналыг бас гардуулж өгөө. Батчааланыг өргөж байна. Хүн гинүүлийн үнийг асууж байна.
За аймгийн аврагт 2024 Эрхэм мөндөг шинжлэх ухааны тариаланд батчаалагнаа. Одоо тариалангийн үйлдвэрлэлээ тасралтгүй ажил тэрүүн арга төвшил технологи үйлдвэрлэлийн нэвтрүүлэг аймаг сум орон нутгийн хүнсний хэрэгцээг хангаж бусдыг хошуулж ажилласан тул аймгийн аврагт тариалан шагнуулж өндрийн дэндүү хөнгөн шагналаар шагнаваа. Таны цаашдын ажил болон их амжилт амьдрал тань эрүүл сайн сайхан бүхнийг хүсээгээрөө. Аймгийн иргэдийн хурлын дарга Эрдэнэгийн Минкот аймгийн засаг дарга Боловсронгийн мөнгө сайхан 25 оны 2 сарын 17 93 дугаар захирамжаар аймгийн аврагт тариаланч цог тэмдэглэл шагнаж байна. Баян хөнгөр аймгийн аврал тариаланч шалгалт байгаа батчаалагнаа татсан болов үлчтэй. Халуун баяр хүргэж урагт улам дарин дахин сайн ирээд гөргөн төвшүүлье. Хөтөлбөрийн батлахын сайн ирээд гөргөн төвшүүлдэг гадаа дэшний хүргээрээ. Ингээд энэ торгон хүчит бас өтгөн салентаа сонгосдоо бүгдээ хамтж мэдчигээ төвшөөж бүхэлдээ байна. Баян хөнгөр аймгийн шинжлэх ухааны элемент нэгдлийн дараагаар олон жилийн үргэлжлэлтэй ажиллаж ирсэн. Монгол Улсын төрийн байшин лалтан газрынтай Монгол Улсын төрийн байшин төлөвийн ойрын улаан бүгийн модонтой амарсан газрыгаа микрофон хүндэт хүргье. Энэ баяр боловсон төрөлжсөн та бүхэндээ баярлалаа. Цаашдаа боловсон улам өчгөн одоодоо ярьж байгаарэ. Өөрөө чухлын дагуулаад чадварчдын дагуулаад ярьж байгаарэ. Одоодоо сайхан энэ нөхний олдсыг хэмжүүлэх хүн одоодоо бүжиг одоодоо олдсон. Ингээд биеийнхээ зэрэгсийг хадна. Тэр өтсөн гэдэг хөвшилснөө гайхалтай сайхан байна. Хөөе. Тэгэхээр бас саастан караа октод байгаа. Ойдод тустай бэлээ. Элдвэдс ойдод тустай бэлээ. Бодгон таавхан таавын болсон атгийлтаа сонсон боломжтой сэтгэл болсон. Тэр сайхан гэж байна. Ойдод юуны зүрх бас бид бүхний урилгыг авч хүрэлцэн исэн Эрхэм мөндөдтэй үе үеийн дарга нар, үе үеийн ахын дууд, азаа буурдууд, ахын дүүс та бүхэнд дахин баярлалаа. Тэгээ удахгүй бас ойлгох гэж байна. Бид нэр бас нэг бодох хэрэгтэй. Өнөөдөр сум орон нутаг маань 70 жилийн түүхийг үзэх гэж байна.
Тийм учраас ураг удмаараа бас нэг ураг удмын энэ азар урлууд амьд байгаа дээр бас нэг ураг удмын юм хийгээд тэрийг бас видео бичлэг болгоод сум орон нутагтаа хий үлдээ гэж энэ жил шинэ дарга нар маань бас бодож төлөвлөж байна. Тэгэхээр одоо та бүхэн маань ах トゥ амраг сатантайгаа бас ярьж байгаа энэ жил бид нар боломж хойтон бол боломж авахгүй. Энэ жил бол одоо сум орон нутаг бол орон нутгийн хөгжих сангийн хөрөнгө бол манаас бол Баян аймгийн 20 сумда хамгийн хөрөнгө оруулалттай сум бол манаас. Энэ жил одоо орон нутгийн хөгжих сангийн хөрөнгө нэг 5 тэрбум төгрөг хуваарлаж байгаа. Энэгээр сумын иргэдийн урлагийн төлөөлөгч нар маань хуваарлаад ямар арга бүтээн байгуулалтын арга хийх вэ гэдэг дээр мөнгөө тавиад ингээд хийдэг байгаа. Тэгэхээр энэ жил бас нэг 24 арга хэмжээ хийгээд ойн 70 жилийн ямар ч байсан өмнө бас нэг 10 жилийн өмнө сумын 60 жилийг тэмдэглэхэд алтаа бүртгэлтэй оноотой юмуд байсан. Тэрийг бүлээн зөвшөөрнө. Тийм учраас ирэх ойд бас нэг ах トゥ олноороо Монгол орны өнцөг болон бүрд амьдарч суугаа далаа нутгаа санагалзаж их нутгаа өгүүл суудаг ахын дүүс маань хүрэлцэн ирнэ. Тийм учраас тэрнээс маань энэ зам болжлгүй дэлгэр сайхан гүн болох байх гэж би дотроо бодож байгаа. Ах トゥ амраг сатан нутгийн зам бол маань гэсэн бас тэгж ярьж байна. Тийм учраас энэ жил болж өгвөл бас нэг ураг удмынхаа наадмуудыг хийгээд тэрийгээр видео контент болгоод бид нэр бас нэг 60 жилээр бичлэгээ үзээ суухад эзэн нэгэн цагт үзээ суухад дурсгал болох байх гэж бодож байна. Тэгээд шинжээс сумын маань сүлд дуу энэ сүлд дууны үгийг сумын засаг дарга анхны засаг дарга Баярмагна дарга маань үгийг бичсэн. Аян одоо миний найзын аав Хүүхэн жоохын мөнхтөр хамаан аян зохиосон байт юм аа. Тэгээд би одоо энэ дууг хаач явсан сэтгэл дотроо бодож дандаа дууж явдгаа гэдэг. Энэ дуу зөвхөн бүгдээрээ дуулъя. Сүлд дуу. Аав ижимэн душигтэй алтанлаа тулмин вадгаа бид бүхний зориулсан сайхан хоолндыг бас аятай тухтай байж таалан болгоорой гэж та бүхнээс хүсэж байна.